Сайн манайхаа. За өнөөдрөөс эхлэн би та нартай шинэ контентоор уулзж байна. За ямар очтой контент вэ гэхээр K-drama үздэг, K-pop сонсдог бүх хүмүүст хамааралтай бичлэгүүдийг хүргэж авах болно. За тэгээд өнөөдрийн хамгийн анхны бичлэгийн маань сэдв юу вэ гэхээр Солонгосын хамгийн хөөрхөн 10 эмэгтэйг та нарт танилцуулна. За энэ 10 эмэгтэйг яаж сонгосон бэ гэхээр миний хувьд болохоор бүр багаасаа K-pop, K-drama үзэж сонсож өссөн учраас яг тэр дундаас яг миний нүдээр хамгийн хөөрхөн гэж бодогдсон 10 эмэгтэйг сонгосон байгаа. За тэгээд хэдүүлээ кофегоо уунгаа хамтдаа дуртай юмаа хажуудаа байлгаж агаад бүгдээрээ бичлэгээ эхлүүлье. За Солонгосын хамгийн хөөрхөн 10 эмэгтэйгийн 10 дугаар байранд хэн орсон бэ гэхээр Нөзэ гэж охин орсон байгаа. За Нөзэ болохоор яг сүүлийн нэг жил бол маш эрчимтэй алдар нэр төрж байгаа бүжигчин бүсгүй байгаа. За Нөзэгийн хувьд болохоор энэ 100 Street Woman Fighter гэдэг нэг солонгосын нэвтрүүлэгт ороод тэрнгээрээ маш их алдартай болсон. Тэр ингээд уруул. За тэгээд нүднийх нь будалт нь нэлийн юм тод хар өнгөөр ингээд нүдэ буддаг. Тэрийг хүртэл ялангуяа TikTok, YouTube сувгаар мейкап будалтын дуурайсан бичлэгүүд маш их харагддаг. Тэгээд та нар ч гэсэн харж байсан баг. За тэгээд хамгийн алдтай болгосон нэг зүйл нь юу вэ гэхээр Hey Mama гэдэг дуун дээр одоо нэг ингэж бүжгэлдэж штэ. Тэр бүжгэн бүр үнэхээр энэ зууны хит болсон. Тэгээ би нэг YouTube дээр нэг бичлэг үзсэн байхгүй. Нөзөө яг ингэ өөрийнхөө нэг бүжгийн студид руу орж исэн чинь гадаа маш олон хүмүүс ингэ зогссон. Зөвхөн нөзөөд бэлэг тэгээд захиа өгөх гэж ирсэн. Тэгэл нөгөө нөзөө болохоор ингэ бүгдэнд нь ингэ гоё ёслоод айгүй гоё хүндэтгэлтэй байгаа надад л айгүй таалагдсан. Тэгээд нөзөө болохоор яг одоо солонгос үнэхээр одоо бүгдээ үнэхээр автортай болж байгаа юм байна гэдгийг бол яг тэр бичлэгээр бол харж болохоор юм байна лээ. Дараагийн 9 дугаар байранд хэн орсон бэ гэхээр солонгосын тамирчин уран гулгагч Ким Ён орсон байгаа. За яад Ким Йоныг би 9 дугаар байранд орсон бэ гэхээр Солонгост бол Ким Йоныг бол маш их хүндэлдэг. Дэлхийн аварга болон олимпиад алтан медаль авч ирсэн тийм мундаг тамирчин байгаа. Ким Йона Солонгост маш олон реклам тоглож байсан. За тэгээ маш олон брэндүүдийн нүүр царай болж байсан. Өөрийнх нь тэр байгаа байдал айгүй тийм хүүхдэрээ зантай юм шиг санагдав. Ингээд энэ тентгийн ингээд ивент одоо нэвтрүүлэгт оролцохдоо айгүй хөөрхөн ингээ нүүрний хувирал үзүүлдэг. Та нар ч гэсэн яг тэр YouTube-ээр хайгаад үзээрэй. Юнагийн яг тэр тийм cute face-ийг бол яг тэрэн дээрээс харж болохоор нэг. За дараагийн 8 дугаар байранд болохоор хэн орсон бэ гэхээр Ихёри. За Ихёрийг мэдхгүй солонгос хүн гэж бараг байхгүй хаа. Ихёри маш тийм солонгос талтай дуучин байгаа. Тийм секси биетэй. Тэгээд маш гоё дуулдаг, бүжигдэг. Олон төрлийн аяастай. Бүр жоохон охин байхдаа хамтлагт байсан. Тэгээд сүүлдээ өөрөө соло карьераа хөөгөө явсан байгаа. Тэгээд Ихёри болохоор би 10 жилдээ Ихёрийг улаан ягаан бэнэ гэсэн. Тэгээд миний уцаар дөрөв Ихёрийн зургууд байдаг байлаа. Тэгээд Ихёригийн бас нэг солонгост алдартай болсон нэг зүйл нь юу гэхээр өөрөө тийм тачаангуй эмхтэй штэ. Тэнгүүтээ арсны өнгө нь ийм бор мөнгөтэй. Ер нь бол солонгосчууд чинь ихэнхэн дандаа ийм цав цагаан арстай гангар шаазан шиг эмхтэйч байгаад байдаг штэ. Тэнгүүд Ихёри болохоор тийм хөрслөг бор арстай. Тэгээ тэр нь хүртэл ингээд өөрийнх нь имиж нь болцсон. Ихёри 2013 онд хүнтэй суусан, хурмаа хийсэн. За тэгээ хөрн нь болохоор 50 хүний бүрэлдэхүүнтэй маш тийм цонхон, маш даруухан хурмаа хийсэн байдаг. Хаана хөрн болсон бэ гэхээр яг өөрийнх нь хувийн эдлэн газарт нь болсон байгаа. За тэгээд нэг сонирхолтой нь Ихёри гэрлөөгөө одоо тэ хормын ясалтаа оролцохдоо ундаг дугуй унж орж ирсэн байдаг. Ихёрийн гэртөө нэвтрүүлэгт орсон байсан. Тэр нэвтрүүлэгт нь гэрийн мэдээ танилцуулаад гарч ирсэн чинь гэрийн эдлэн газрын хашаан дотор Монгол гэр байсан гэдэг нь боддоо. Монгол гэр. Би бүр тэрийг харж хөө энэ ч одоо Монгол гэр мөн үү гэдэг. Тэгээ Монгол гэрийг солонгосын нэвтрүүлгээр харах бас гоё л юм лээ. За 7 дугаар байранд болохоор Jenny орсон байгаа. Нэгдүгээр мэдээж Blackpink шүү. Доржи дараагийн найзхан. Гуравдугаар өөр мэдээж маш хөөрхөн. Jenny болохоор ямар ч төрөд хуурч чаддаг. Заримдаа нэг юм нэг тийм зэвүүн төрхтэй ирнэ. Заримдаа болохоор нэг хөөрхөн юм идүүтэй хацар мацар ингээд бүр ингээд базаа ичмэр амир идүүтэй төр төрхийг харуулдаг. 6 дугаар байранд за би солонгос хэлгүй болохоор жоохон нэрийн буруу дуудаж магадгүй. Юм ай. За манайхаар бол одоо Жангум. За ерөн Жангумыг мэдгүй монгол хүн бас бараг байхгүй дээ. Жангум болохоор солонгост ч гэсэн маш алдартай. Тэгээд солонгост зүгээр нэг кинонд тоглох төлбөр нь маш өндөр гэдэг юм лээ.
ер нь бол маш үнэтэй жүжигч гэж хэлж болно. За манай Жангун болохоор 2 ихэр хүүхэдтэй. Нөхөр нь болохоор өөрөөс нь арай ахмад тийм хүнтэй суусан. За тэгээ бодит амьдралд бол тэгээ зурнаасаа бүр хэд дахин хөөрхөн гэж байгаа байхгүй юу? Арс нь үнэхээр гоё. Бүр юм цаав цагаан. За дараагийн 5 дугаар энд Аю орсон байгаа. За Аюг би яагаад хөөрхөн гэж боддог юм гэхээр сүүл би өөрхөн тоглосон Hotel del Luna гэдэг киног үзсэн. За тэр кино бол үнэхээр гоё кино. Түнгээ кино үзэх мартчихсан шүү дээ. Тэр болохоор хідэж мартахгүй. Барин мөн явсан. Үргэлээ 1 жилийн дараа 2 жилийн дараа бодсон ч гэсэн шууд ингээд тоглоод болчих хэрэг. Үнэхээр гоё кино та нар заавал үзээрэй. Та нар санаж байвал Аю анх Taeyangin I Need a Girl гэдэг дуун дээр cover хийжсэн. Санаж байна. Тэр дуунаас их гоё. Би бас тэр дууг аяг сонсдог байсан. За дараагийн 4-р Girls' Generation хамтлагийн гишүүн Юна орсон байгаа. Би Юнагийн фэн. Үнэхээр яг фэн яг бүр 10 жилээс анх дебют хийснээс нь хойш яг хамтлаг дундаа хамгийн хөөрхөн надад Юна санагддаг байсан. Угаасаа Юна яг хамтлагийнхаа яг голд центр гишүүн байсан шүү дээ. Яг төвд байдаг яг нөгөө нүр царай басан одоо гишүүн байсан. За тэгээд Юна болохоор маш гоё урт үзүүтэй. Тэгээд солонгосчууд өөрсдөө бас ярьдаг юм байлаа. Юна тийм хөөрхөн юм жижигэн толгойтой. Нүүрэн жижиг учраас айгуу тийм хөөрхөн харагддаг. За дараагийн 3 дугаар Ким Тэйхи орсон байгаа. Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүй 5 дотор бол дандаа багтдаг. Үнэхээр хөөрхөн. Яг зарим хүмүүс шүүмжилдэгтэй Ким Тэйхи бол зөвхөн царинаас цаашгүй жүжиглэлт нь бол муу гэж бас ярьдаг. За тэгээд Ким Тэйхиг болохоор хөөрхөн гэж тодтогддог 2 зүйл нь болохоор мэдээж хамар. Тэгээд нүд нь бол үнэхээр хөөрхөн нэг юм гоё том алаг нүдтэй шүү дээ. Тэгээд мис засалд орж байгаагүй гэдгээрээ бас их алдартай. Бүр бага байхад before after зургийг ингээ харуулахаар яг л багаас л үнэхээр хөөрхөн байсан юм билээ. Дараагийн 2 дугаар байр Жун Жи Хюн орсон байгаа. Тэр нь бол мэдээж гоё жүжигчин тэгээ маш хөөрхөн. Тэгээ өөрийнх нь бас нэг имиж нэг юм утгаар ус байдаг шүү дээ, тий. Хүмүүстэй чоолк энэ биш. Зүгээр л юм утгаар устэй. Арсны өнгө тэгээ маш гоё цэвэрхэн арстай. Тэгээ ер нь л хөөрхөн эмэгтэй. Миний бодлоор Солонгосын хамгийн хөөрхөн 10 эмэгтэй 1-р байранд хэн орсон бэ гэхээр жүжигчин Хангаин орсон байгаа. За жүжигчин Хангаин нэг болохоор манай монголчууд яг ямар киногоор нь илүү сайн мэдэх вэ гэхээр за би энэ дэр зургийг гаргачихъя. Яг нэг Орсын нэг кино байдаг шүү, яг тэрнтэй төстэй нэг юм ажил хэрэгч нэг юм иршүүд яг тийм эмэгтэй ээжсэн юм бонхустай жагаад дараа нэг юм гоё эмэгтэй болж хуурдаг гэдэг тийм дүр тоглосон байдаг. Тэгээд Хангаин бас нэг онцлог нь хамар дээр нэмэн гэдэг. Жун Жи Хюн ч гэсэн хамар дээр эмэгтэй байдаг. Тэгээд ер нь хамар дээр эмэгтэй эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй байдаг гэх нэршил хүртэл энэ хоёроос үүдэж гарч исэн. За тэгээд Хангаин болохоор бүр маш эрт буюу одоо яг өөрх нь яг дөнгөж карьер эхэлж байх үедээ жүжигчин залуутай хурмаа хийсэн байгаа. Тэгээд тэр жүжигчин залуу нь болохоор яг хурмаа хийхээс 2 жилийн өмнө хамт кино тоглож энэ хоёр анх танилцаад тэгээд нэгэндээ сэтгэл алдраад тэгээд хурмаа хийсэн байдаг. За өнөөдрийн бичлэг та нарт сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Бичлэгтээ зориулаад өнөөдөр би нүүрээ будалсан байгаа. За тэгээд дараагийн бичлэгэн дээр болохоор би миний бодлоор Солонгосын хамгийн царайлаг гэж бодсон 10 эрэгтэйг та нарт танилцуулъя гэж бас бодож байгаа. Тэгээд та нар дэмжиж байвал бас комент хэсгээр лайк эможи үлдээж болно, эсвэл зүрхний эможи үлдээгээрэй. За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баярлалаа.